Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Би одоо 21 настай. Сахиу сонгот аваад удаагүй жил гарвал болж байгаа удхан хүн. Гэхдээ багасаа л даалтын ертөнцтэй холбогдож өссөн болохоор харсан үзсэн зүйлдээ дасаж сүүлдээ бүр тоохоогооч үлсэн. 2 жилийн өмнө юмдаг би найзтайгаа хамт нэгэн хуучны 5 давхар байранд өрөө дүүрээсэлж амьдардаг байлаа. Ливдгүй, орцсон нэг л хүйтэн хөндөй мэдрэмж төрүүлдэг тийм байр. Бид 4 давхарт амьдардаг. 4 өрөөтэй тэр байранд дандаа л оюутай охтууд орсон байлаа. Орц руу орох болгонд бол би байнга эвгүй мэдрэмж авдаг байсан. Шатаар өгсөж байхад хажууд хар сүүдэр зогсож байх нь энгийн л үзэгдэл. Гэхдээ хамгийн эвгүй нь миний амьдардаг өрөө. Анх тэр байрыг үзэхдээ надад муу совин төрж байсан ч хичээлэглэх төгчгсөн төлбөр мөнгө гээд хүнд байсан болохоор хямдхан цэвэрхэн тэр байрны өрөөг сонгохоос өөр арга байгаагүй. Найз манж миний найзыг өвөө намгаалнаа. Чи удахгүй сахиусаа ун сүнстэй байсан ч яадгийн гээд намайг зөргижүүлээд бид нүүж орсон юм. Нүүж орсноос 3 хоногийн дараа хажуу өрөөний охинтойгоо танилцав. Удахгүй бөө болох гэж байгаа яг л хэлдэг юм гээд магтаж гаравөө. Нөгөө шин танилцсан охин маань тийм бол намайг нэг үзээд өгөөч ойрд ерөөсөө юм бүтэхгүй байна гэлээ. Би ч мэддэг чаддгаараа үзэж өгсөн. Гэтэл яг тэр өдрийн маргаашнаас эхлээд бүх зүйл оронгоор эргэхэн тэр. Хажуу өрөөний найз маань олон хоног хар дарж миний хөл дээр нэг тайрмал үстэй хүүхэн суугаад байна гэж уйлаад манай өрөөнд орж ирсэн. Тэгээд айгаад байна гэхээр бид гурав нэг орон дээр цуг унтахаар хэвтлээ. Бид хоёр яг унтах гээд нэг найз маань сэрв. Тэгээд сэрв найзаасаа цаг асуусан чинь шөнийн 2:30 өнгөрч байна гэсэн. Би яг зүүрмэглэж эхэлж байх үед надад нэг амар эмэгтэй харагдсан. Бүх бие нь яр шарах болчихсон, үснийх нь нэг хэсэг халцраад унчихсан, хацар нь ярагдаад цаанаас нь яс шүдэн нэвт харагдсан тэр эмэгтэй над руу орилоод үсэрсэн. Яг тэр мөчөд цуг унтж байсан шин найз маань цочид сэрээд нөгөөтг ч ингээд намайг чанга тэрсэн. Би ч даруулаад цочсон. Найз маань ч намайг дагаад цочсон гэсэн. Харин унтааг байсан нөгөө найз маань гэрлээ асаачихсан. Та хоёр яагаад байгаа юм бэ гэд нилээ айцсан зогсож байлаа. Би ч уртаа амьсгаа авч өөрийгөө тайвшруулчихад одоо зүгээрээ найз нэг болохоор тайвшир гэд унтуулсан. Буцаж унтаад би зүүдэндээ дахиад л нөгөө эмэгтэйг харлаа. Тэр манай орны хөлдөө цаашаа хараад уйлаад сууж байх юм. Би түүнтэй ярилцах гэж хичээж чи яагаад уйлаад байгаа юм бэ? Энэ өхнийг яагаад дагаад байгаа гэж асуусан чинь тэр над руу эргэж хараад нөгөө л муухай царайгаараа инээж үсээ зулгаагаад төрөлсөн. Гэхдээ тэр үед би ерөөсөө айгаагүй л дээ. Харин чи зайл чамаа сайн гэж байхгүй гэд тэр эмэгтэй хөөсөн. Тэр аимшиг юм зүгтж би араас нь хөөгөөд л байсан. Нэг л мэдхэд өрөөний хаалгаар гарч олон өрөөтэй балгасан дотор яваад орчихов. Яг тэр үед зүүдэнд минь утас дуугарч ихч дүү минь яаралтай онгодоо буулгах боллоо гэхээр нь би миний хоёрыг гэртөөгаа авчаарай. Би энд нэг альбинтай ноцолдож байна гэж хэлээд сэрсэн. Тэр явдлаас хойш манай нөгөө найз хар дарахаа болсон. Одоо бодоход бөөнөрт иймэрхүү амар юм тохиолдож л байдаг юм байлээ. Тэр үед би яаж галзуурчхаг хүн болоо гэж хаяа гайхдаг. Ер нь хүн айхаал болчвол бүх зүйл зүгээр болт юм шиг. Тэр байранд зөвхөн тэр эмэгтэй биш, нэг эмгэн өндөр эрэгтэй хүний сүнс, бас сүхвэрсэн ажилчин уцтай махлаг ах гээд 3 сүнс үзэгддэг байсан. Хамгийн гол нь намайг байхад тэд манай өрөөнд өгт орж ирдэггүй мөртлөө байхгүйд янз бүрийн чимээ гаргаж зурагт өөрөө асч ширээн дээр өрөөтэй нүүрний будгууд хөдөлдөг байсныг найз маань сүлд хэлсэндээ. Одоо бид тэр байрнаас нүүсэн угаасаа л маш муухай энергитэй юмтай газар байж билээ. Хэдэн жилийн өмнө би нэг өвөл 3 найзтайгаа хамт Төвийн бүсийн нэг аймаг руу самранд явсан юм. Би ер нь далдын юм хумарах зүм бэлэг гэхээсээ илүү юм таахта жаахан гайгүй талтай. Очих газар маань их хол байсан болохоор жолооч маань замынхаа агаст энэс цаашаа явж чадахгүй нэ гэд биднийг буулгачихсан юм. 2 найзтайгаа хамт гурвуулаа хүн жил пүүгээ хүнсээ үрээд алгачихлаа.
Уг нь 20 км газарч гэлээ ачаатай болохоор нилээн удаж шөнийн 3 цагийн үед модон дундоноод өглөө алхахаар ярилцав. Тэгсэн надад ягаад ч юм очих газараа бараг ирчихсэн юм шиг санагдаад дахиад жаахан алхачаал да бараг ирцэн байж тэ гэсэн ч нөгөө хоёр маань ядарсан байсан болохоор тэндээ хонохоор болсон. Маргааш өглөө нь хонсон газараас 30 минут алхаад л зорьсон газараа хүрчихсэндээ. Замд алхаж явахдаа би тэнд хэрвээ бэлээ отог тааралдаад орсон ч бүр цөөвөн байж байвал гоё гэд тоглоод инээлдэд явж ирсэн юм. Тэгсэн модны захад мод мондаа зогсож байсан хоёр ахтай тааралдлаа. Тэр хоёр ах энэ бүхэнд орныг отог би хүмүүсэн сайхан явчихсан та хэд орохгүй юу гэхээр нь баярлаад яваад очлоо. Орсон ч үнэхээр янзын отог. Зуухтай, тогоотой, тогоон дотор нь арайч цөөвөн байхгүй байлгүй дэгэд тогооны тагаа нээсэн. Нэрэл цөөвөн байсан гэж. За энэ шахав. Ингээд бид хэд отогтой тогчоод 6-7 хонж байсан юмдаг. Тэр үеэс л орой болохоор хүрээ тойроод хүн алхаад байгаа юм шиг чимээ гараад эхэлсэн. Эхэндээ амтын яваад байгаа юм болов уу гэд гараад харахаар ямар ч хөлийн мөр байхгүй. Цас ороод мөрийн дарчихсан гэж бодмооргүй. Ер нь л их ойрхон чимээ байнга гардаг болсон. Тэгсгээд эд онж байтал би дөрөв сонин зүүдлэх болсон. Манайхаа ээлжээр эрт тосч хоол идэг юм л да. Миний хоньны ээлж таарсан өглөө үүрээр 5 цаг үед босоод би шүл ууцалгаж суулаа. Гадаа тас харанхуй. Шүл ууцалж явах орондоо жаахан зүрмгэлтэл гинэт отгийн үдээр хар дээлтэй, уртаа хар сагалтай 50-аад насны хүн ороод ирлээ. Тэр хүн үүдэнд хоол гөлрөө цууч харна. Үлсэж байгаа юм болов уу гэж бодоод нэг аяг шүл хийж өгтөл дорхноос орж дуусгачаад би нэг их чи аваад явна гэж байна. Би өгөхгүй гэсэн чинь заавал аваад явна гэж дайрсан. Тэгтэлж тогоотой шүл дэврээд би ч цочид сэрсэн. Ямар ёрын зүудвэ гэж бодоод нөгөө хэдээсрэтэл нэг найз маань ямар балаа юм зүудлвэ гэд босч байна. Юу зүудэлсний асуудал. Энэ уулнаас буух гэтэл томоос томнох гараад ирж. Тэгээ заавал нэг нь тийш өсөрч байж босд нь явах юм байна. Тэгсэн чинь чи сайн дураараа өсөрчихсөн. Тэгэхэр нь би тэд төв дороод ламд үзүүлсэн. Зүүдэнд үзэгдсэн лам. Тэр найз чинь тэндээ савдаг болжээ. Бити хай дахиж бити тийшээ оч гэсэн. Тэгээд чамаг хаагаад шөнө ууланд алхаж явхад араас нэг юм дэгдээд байх юм. Эргэж харахаар модны цагуур нуугдаад буцаад алхахаар дагаад л дэгдээд. Нэг газар төвдөг гал түлээ цууж байтал нөгөө юм тойроод дэгдээд бахаран сайн харсан чинь тэр нь чи байсан. Гэхдээ чи бүр сагал үсэндээ баригдаж тураад хоёр хөлнийхөө оронд дундаа ганц үлтэй болчихсон байсан. Гэт найз маань зүүдээ ярьж үлээ. Тэрнээс хойш эд өнгийн дараа манай отогт орой улган ирж хүзүр тоглодог. Нөгөө мод мондож байсан хоёрын нэг ах хүү ирж тоглолцоход ахыгаа дөхүүлээд үг гэд болдгоо. Гэхдээ та чин ганцаар явждаг үсттэй гэсэн чи. Гүй ах энэ дөө. Хэд өдрийн өмнө танахаас гараад явж байсан ард нэг юм дагаад алхаад байсан. Хэсэг зөксөө чимээ сонсохоор алга. Яг алхаар л дагаад алхаад ах юм. Амтан байхаа гэж бодоод эргээд тартал нэг эмэгтэй хүн чимээгүй алхаж байна. Хэмбэ ой гэсэн чинь таг дуугүй. Гинэт толгойд энэ харанхуй шин ууланд эднээс өрхөн байхгүй штэ гэж бодоод л шууд гүйсэн. Нөгөөх юм намайг дагаад л гүйж байсан. Чүү отогтой орсон доо гэж ярьсан юм. Тэгээд бид нараа ярилцж байгаад тэр уулнаас буухаар шийдсэн дээ. Удсан бол юу ч болох байсан юм билээ. Юутай чинь явдлыг манай хоёр найзч нөгөө хоёр мод мондч байсан ахч батлан да. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болов. Баярлалаа. Би 2017 онд цэрэгт яваад Зүүн аймагт байдаг Хилийн дугаар ангийн заставд хуваарлагдаж очсон юм. Албааж байхад манай заставын зүүн хойх нь байдаг нэг жалга их л эвгүй санагддаг байлаа. Шөнө уурын зууханд нүүрс хийхээр гарахад тэр жалганы орчим янз бүрийн өнгөтэй юм сүмэлцдэгэ гэж цэргүүд ярьдагч би ихэндээ өөдсөн улс дэмийл юм ярьж байгаа байлгүй гэд тоодоггүй байсан юм. Цагаан сар болж битүүний орой би цагийн манаанд гарахаар боллоо. Манай заставын манааны байр нь заставынхаа баруун урд талын толгой дээр байдаг нэг жижиг байр. Тэр шөнө ихээ цас бодорсон сайхан шөнө байсан ч саргүй тас харанхуй болохоор дотор нэг л жихүүд сүрээд байлаа. Пүүтгэн дотроо энд тэнд гэрэл гарах нь үгээд хараад сууж байтал гадаа цасан дээр хөлийн чимээж харж байна. Застав орлогч манаа шалгаж аваа юм байлгүй. Сэрэм жалдахгүй дээ гэж бодоод сууж байтал
нөгөө хөлийн чимээ хэсэг тасарч байснаа мананы байрыг мань яг тойроод алхаж гарддаг юм да. Манай заставта лантуу нэртэй хөгшин овчарк нохоо байдаг байсан юм. Тэгээд нохоо юм болов уу гэд гараад харлаа. Гадаа тасхаранхуй хүнж нохоо жалга. Гайхаад мананы байраа тойрч хөлийн мөр хартал юу ч байсангүй. Шин цасан дээр хүн нохоо ер нь өөр юу ч юм явсан бол тодмор үлдэх ёстой шүү дээ. Дотор зарс хийгээд л явчихсан. Доошо застав руу гүй гэж бодсноо мананы байран дотор бууга үлдээснээс надад орж авах гэтэл дөнгөж саяхан миний хаасан хаалга дэлгээтэй байсан. Мананы байрнаасаа гарахдаа хаалга хаагаад тойроод ирэхэд хаасан хаалга дэлгээтэй байсан. Мосовын татаадл орморгүй санагдсан ч бууга орхиж явж болохгүй учраас нүдээ гараараа дарж угаад ороод тэмтчиж нэгэн бууга олж аваад шууд доошоо гүйсэн. Маргааш нь шиний нэгэн боллоо. Заставын айлуудаар хэсэж салаад бууз иднэ гэж бодож байсан ч өглөө нь босч чадахгүй би өвдөөд толгоо эргэж халуураад эхэлсэн. Өчигдөр шөнийн сони явдлаас болоод юм дайрсан уу яасан, юун айл хэсэх, орон дээр босхтын хэлгүй 2-3 онсон. Энэ явдлаас хойш би тэр мананы байранд дахиж гарахаа болсон. Шөнө цагийн манаанд гарах болохоор ахлагчаасаа гуйж байгаа застав дотроо манаанд гардаг болсон дөө. Гэхдээ босод зэргүүдээ айж ичих болов гэд энэ тухайга огт хэллэггүй. Сар орчмын дараа хаада хүйтний ирж арай зөөлөрч байсан нэг шөнө заставын хашаан дотроо би манаанд гарч байлаа. Тас харанхуй шөнө тамхи татмар санагдаад уурын зуух руу орсон юм. Хэлийн зэрэгтэй шүдэн засааг үргэдэг чи ховор байсан. Зуухны өрөөний нүүрсний улаан зүгийг хараад мэдрэмжээрээ дүнсэн тамхи ороож татчихад хаалга онгоолгоод гартал бүцэгт. Яг урд минь амар сэгсгэрүстэй хар өнгийн дан дээлтэй бүгдтэр том нүдтэй нэг юм хүзүүгээ гэлжилгээд над руу ширтэж байсан. Би шоконд ороод яаж чадалгүй таг зогсчихсон. Тэрнээс хойш ой санамж өрөөсөө байдаггүй. Нэг л мэдхнээ холбооны өрөөнд аймаар айцсан би жичрээд бууга урээ зогсож байлаа. Өрөөнд дотор холбоочин зэрэг ширээгээ налчихсан жижиг ахлагч зуухны хажууд унтж байсан. Би ч холбоочин найзыгаа андаа сэрээрээ мань найгаад байна гэд дуудсан ч сэрх янзгүй болохоор нь цагийн манаагаа аж хаяад цэргийн байрлуугаа гүйж ороод дараагийн цэргийн хальт дуудаад л хүнжлөө толгойд өрөө нөмрөөд хэвтээд өгсөн. Сүүл талагдахаас хэдхэн хоногийн өмнө бид нар ярилцаж байхад манай оны ихэнх цэргүүд яг над шиг эвгүй зүйл харж мэдрсэн байдгийм билээ. Бүр зарим нь минийхтэй яг адилхан зүйлтэй таарсан ч бусдыгаа айчхна гэж бодоод хэлдэггүй байж. Энэ застав талбаасан үе үеийн цэргүүд миний яриаг сонсоод застава таньж байгаа байх. Хэрвээ та нарт бас ийм зүйл тохиолдож байсан бол комент хэсэгт бичээрэй. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа яриулахыг хүсвэл Instagram-ын Гана ТV хаяг руу крилээр алдаагүй бичээд явуулаарай. Таны түүхийг уншиж үзээд эмэгтгэж нариулаад газар ус, хүний нэр, цаг хугацааг нь өөрчлөөд оруулах болно. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.